ертөнцийн мэргэд өдөгөө түүхийн хойморт залж мянганы суутнаар өргөнжлөөд Монгол туурхтнаар овгсон. Монголчууд бид өөрсдөө эзэн хэмээн нэрлэж барааныхаа шошхыг хийж хоолныхоо мөнгөөр найналсан. Эрүүндээ сахал магнаандаа гөхөлтэй эрхэмсэг талбуун дүртэй эзэн Чингис хин бэ? Аралжааны халтар төвөргний хөрөг юм уу? Архины лонхонд наадаг зураг уу? Ай дуутай хамтлагийн нэр юм уу? Айн чин зочин тухлах буудал юм уу? Аль эсвэл хин дуртай зөвтгөж, буруутгаж, магтаж, муулж болдог нэг л их хүн юм уу? Аль нь ч биш ээ. Битгий энэ дүр Чингис төрхөл цагтаа төрсөн боржгон Есүүхэн Тэмүүжин төөрөг тавлингийн хатууг сөрж давсан эр төгс төгөлдрийг үзүүлсэн морд цэргийн сүр түмэн үед дуурсагдах Монгол төрийн цар амьдрах зуурхын хугацаанд аугаа их гайхамшигыг бүтээснээрээ өөрсдийгөө их хэмээн цээж дэлдэх сэдэд өчүүхэн гэдгийг мэдрүүлсэн дэлтэй морины эзэн дээлтэй хөх Монгол дэлхийн талыг захирсан далай хаан тан. Буруут бүхнийг цээрлүүлсэн элдэн очиртой эрлэг буурай түүхийг сэрээсэн мөнх тэнгэрийн зарлиг Чингис ур ухааныхаа гайхамшигаар бүтээчгээд өлмийд нь аврал гордон мөргөх өндөр жанраас касч хосгүй даанч илүү ариун дагшин хүсэл оюуных нь хөршгүй оргилд зөмбөрлөж байх мөнх тэнгэрийн дор Монголынхон заяаг дааж орчсон морьтой бурхан Чингис эсхий туурхтных эс мөнөөс та хөх Монголыг эгнэх нэгэнгүй үйс бүтээснээрээ хүмүүн төрлөختних биерээр бичиж үлдээсэн аугаа их түүхийг минь гойвуулах гэж бих асгасан тэр босромгүй өнгөрсөн би сэтгэлээ илээн байж бүтээсэн хөх Монголыг тань мөхөөх гэж бидний цусаар чамгүй угаасан ч Чингисийн Монгол босоо үлдсэн. Дэлхийн улсууд даяаршсаар дээс хилээгийн цаг дор дээлээ тайлсан үр удмаа дээдэс та таних ядахын цаг дор дээвэр нэгтэй хүмүүн төрлөختөн бүгдээрээ энэ эзэн Чингис хаан биднийх гэж эгнэхт бахархах болно. Мөнх тэнгэрийн хүчин дор мөнх дорших гэгэн заяа Чингис